Амар хүүгийн адал явдал. Амар хүү хичээлийн тараад гэртээ харихаар алхаж явлаа. Адал болсон замаараа явжээ байтал гоёмсог төрөвч өмнө хэвбич байх юм гин. Мөнгө гэсэн бодол толгойд нь харван орж ирэхэд зүрхэн төгшин нүүр нь халуург их шиг боллоо. Эргэн тойронд нь хүнгүй байсан болохоор төрөвчийг шүүрэн авч хар хурдаараа гүйн одлоо. Гүйсээр амьсгаатаж ядарсан хүү байшингийн буланд ирж зогсоод төрөвчийг нэн үзвэл юу харагдсан гэж бодно. Төрөвчнээс утаа униар мэтэсоног зар нэгэн дүрс тодрон гарч ирсэн нь бирд байлаа. Бүр үлгэрт гардаг бирд бүрээрэн байж байгаа тэр шүү. Яг ихэн зураг өнөөгч нь томрон томорсоор хүүгийн өмнө яг л өнөөх Аладдины шидэдтэн лүнд гардаг шиг бирд гараад ирхэн тэрэ. Цочирдон гайхсан хүү алмаар зогсжээ. Гэрд огт чимээ гаргалгүй агаард хэсэг хөвснөн хүүд хандан. Эзэнт минь би таны 3 хүслийг биелүүлэхээр гарч ирлээ. Та надад хүслэн хэлнэ үү гэж дуурахад сая л ухаан орсон амраагүй өригөн зоригжуулан хоолоогоо засаж за бэрд минь би бодож байна. Одоохон хүлээгээрэй гэлээ. Хаац ундаг тухай гар утас компьютер бүхэлдс шалгалтан үнэлгээтэй өх пүүз бууз эц төгсгөлгүй олон хүсэл түүний толгойд ээлжлэн орж гарсаар байсан боловч аль нь нэг л биш санагдаад байлаа. Гэнэт Чингис хааны тухай уншиж байсан санан 13 дугаар 100 13 дугаар 100-д очие. Их Монгол улсын үед очие гэж дуалдлаа. Нүдэн цавчлаад харахын зур амар хүү маань огт өөр газар ирж гисэн байхын тэр. Урдын дуушран хайлж хаяа хязгааргүй уудам тад мал сүргвэлчин эсгийг рүүд эгнэн ярайж аанлуул хаан морднуудад авхилдж байх юм гин. Үүгийн ордон төсөөлж байснаас ч илүү сарайлаг гоё хувцастай эрхэмсэг төрхтэй хүмүүс тэнд байлаа. Амархуу нэгэн том тэрэгний доогуур шурган орж нуугтан сэмхэн ажиглаж байсан боловч үнийг өөрийн алей төрүнээс хойш олж мэдчихээд хянамгай харж байсан цэрэгэр дохио хүмүүц гинт ханаас гарч ирсэн бүүмэд оёг дуулга илд бамбай болсон 4-5 цэрэг огт чимээ энэргүй ойртон хурж иргэн дээрээ. Эргүүдийн нэг нь хэдэн үг хэлсэн боловч амархуу юу ч ойлгосонгүй. Номноос уншиж байсан зүйлтэй нэг л тохирохгүй байх шиг санагдахад хүү айж эмээж эхэллээ. Ном суман агсаж, нутаг усан хамгаалж, илд бамбайгаан барьж, их гүрнээ нэгтгсэн эзэн Чингис хаан минь урд шин тантай уулзаж зүйдлээ гэж дуулдаг байсан чи яалаа. Чингисийн Монгол, Алтан ургийн монголчууд гэж онцгойн ярьж байхыг өчнөө сонсож байсан чи яалаа. Гэнэт сар хийх чимээ гарч цуран бугуйл хоёр хөлийн хаман оосорлож жаалхөөг зүлгэн дээгүр чирсээр нуугдж байсан тэргэн дороос нь гаргаад ирлээ. Босож чадахгүй сөхрөн суугаад үүнийг цэргүүд тойрон зогсож сонирхсан сонжсон харцаар цоош иртэн байлаа. Эсэргүүцээд нэмэргүй. Яг ч учран болохгүй болсон хүү дэмил би Чингис хаантай уулзмаар байна. Намайг Чингис хаантай уулзуулж өгөөч дээ гэж гонгинлаа. Эгтэл цэргүүд хоёр тийш ярагдан ай тавьж нэгэн хүнийг хүндэтгэлтэйгээр угтан авсан нь хатан их байлаа. Яралсан цагаан шүд гарган инех хатан ихийн царай намуухан төрхийг харсан хүү бага зэрэг тайвширч түүний зүг мүлхэн ойртож эхэр татан уйлжээ. Бүртэ хатан түүний дэргэд ойртон ирж болгоомж тойгоор тонгойн хараад доош сууж хүүгийн хөлнөөс бугуйлын сурыг салган хаяад түүнийг тайвшруулах гэсэн мэт дахин нэмсгэлэхэд нь харанхуй шүн гинт нар мандах шиг боллоо. Улаанбаатар хотоо аав ээжигээ хачин их сансан хүүд
Одоо энэ эрхэмсэг хатнаас өөр хань болох хүн үгүй мэт санагдахад алей хэдийний тэрний энгэрт толгойгоо наан чангагчин зуурсан байлаа. Багадаан ээжийнхээ мөмийг хөхөд үнэрддэг байсан тэр үнэр өөр нэгэн анхлан үнэртэй холилдон хатан ихэн энгэрээс хангалахад хүү хэдийний тайвширч орчин тойрноо харах таган боллоо. Хатан ихэн дохиогоор зэргүүдч тэр дорхноо таран үзэгдэж харагдахгүй болжээ. Тэр хоёр юу ч яриаггүй. Яриад ч ойлголцохгүй боловч бие биенээ харц арам бүрэн ойлголцож байлаа. Энхүү хатан хүү хоёр нэгэн их өргөө гэрт ороход гаднаас ой өнгийн ховцостай, сайхан царай зүстэй, гартан момбор барьсан эгч нар орж ирээд түүнийг тойрон зогсжээ. Нөгөө эгч нар нэгэн сайхан аялгуутай дуу мэт зүйлийг аялан галаан дээш доош нь хөдлөгөн хүүг тойрон явсаар л байлаа. Тэднийг гарсны дараа хүүг барсын арьсан дэвсгэр дээр суулган том мөнгөн савтай юм барьсан хоёр эгч өмнө нь ирээд том мотон аяганд сүүмэт зүйлийг аяглан барилаа. Үүнийг тосож авахтаа хүү ихэд өлсөж цангаснаа мэджээ. Баяртай зүйлийг хоёр гардан аваад амандан ойртуулбал өнгөрсөн 100 хөдөө явхадаа ууж үзсэн үүний айрагтай төстэй санагдахт нь ярам балгаж сандран залгиллаа. Айраг нь ч айраг мөн байлаа. Гэхдээ урд өмнө нь ууж үзсэн айрагнаас хамаагүй өөр маш амтлаг хүчихэрлэг ямар нэгэн шидэд ундаа шиг санагджээ. Завилж сууж сураагүй хүүгийн хоёр хөлн чилж ихэлсэн боловч нойрондоо дийлдэн өөрийн ирэхгүй бөхөг их чинь нойрсон байна. Хинэд Бенет гээдсэн аимшигтай дүүрэн базлахыг мэдсэн хүү ухсхийн бассноо хоогт үзээгүй хачин жигтэй газар ирснэн тэр даруй санаж болгоомж тойгоор гадаг шангарчээ. Үүнд юу ч харагдахгүй боловч өөрийн энд тэндээс олон нүд ажиглаад байгаа юм шиг санагдаж байлаа. Буй засах газар хайн ийш тийш харсан боловч тэр хавьд нь тийм газар байдгүй бололтой. Сандарч твдсэн хүү аргагүй эрхэнд өргөө гэрүүдээс яран холдож нэгэн хонхор газар бараадан суужээ. Одолгүй жаал тайвширсан хүү орчин тойрноо харах тагам болж хэсэг сууснаа талаасан хож үзвэл 100 төгрөг гарч иржээ. Хүү мөнгөн эргүүлж тойруулан үзлээ. Монгол улс уул мод 2-3 морь Сүхбаатар жанжин Улаанбаатартай байсан бол 100 төгрөгч бас ч гэж хөөрхөн мөнгө. Энд даанч хэрэг болохгүй юм дөө. Дэлгүр худалдаа байдаг ч болоос. Тэгээд чи энд ийм мөнгөөр худалдаа хийдгүү байх л дөө. Яад л өлсөөд эхэллээ. Би ер нь энд яаж амьдрах юм болж байна? Ядаж байхад нэг ч үг ойлголцож чаддаггүй. Бид чинь өөрсдийгөө Монгол хүмүүс гэж боддог мөртлөө тэр үеийн монгол хэлэнч мэддэггүй юм байна шүү дээ. Энэ агаар, энэ ус, байгаль нь ямар ч гоё юм бэ дээ. Гэхдээ нэг л биш. Ойдгартай юм шиг. Тэгвэл зурагт үзмээр санагдчихлаа. Манай ангийн болдоо хүрлээ зоригоноор одоо ямар жаргалтай байгаа вэ? Айгуу PC дэж байгаад эсвэл тэнгист кино үзэж байгаа болов уу? Ерөөсөн би яагаад энд байгаад юм бэ? Энд ер нь заавал байх ёстой юм гэж үү? Би яагаад нэрэн тийм санлаа өнөөх Эрдээ чи хаана байна? Яаж орилбол тэр алин хизээний дэрэгд нэржгсэн толгой дээр нэргэлдэн би энд байна. Одоо та юу хүсэх вэ? Эд байж байлаа. Баярлсан амраа хүү бэрдийг барьж авах нь холгүй. За намайг гэрлүүмэн.
Гислэн. Үгүй юу гэрлөө биш. Харин би ирээдүйд очиж үзмээр байна. Намайг 2800 онд аваачаад өг гэж хаширалгүй дахин хүсжээ. Эзэн хааны торгон зэргүүд гүйлдэн ирэх үед амраа алей хэдийнэ ирээдүй рүү одсон байлаа. Ингэж амар хүү маань Чингис хаантай уулзахын даваан дээр 13 дугаар зуунаас буцсан юм аа. Шийдэт бэрд амраагийн хүслийг хормын дотор биелүүлэн түүнийг 2800 онд аваачлаа. Нэг л бүгчм халуун газар амьсгал давчдан сууж байтал холгой дээгүр нь тавгмит зүйлс эргэлдэн гарч ирлээ. Ямар ч чимээ аниргүй доошолсоор үний дээр ирж тогтоход дотроос нь ансрын эсгэгчин шиг битүү хувцастай хүмүүс гарч ирлээ. Тэгээд түүнийг хий агаарт хөөргөн хөлөгтөн оруулжээ. Тэд хүүтэй огт юм ярихгүй бөгөөд хоорондоо ганц нэг үл ойлгогдох авиа гарган харьцаажээ. Бүлгийн доторх орчин нь тохилог сайхан юм. Бүх юм нь гялцал, тунгалаг, агаар нь цэнгэг сэрүүхэн байлаа. Тэдгэр хүмүүс хөлөгтөн ороод багаан тайсны дараа үзвэл улаан, цагаан, хар үстэй. Ерөнхийдөө хүнтэй адилхан төрхтэй өгөөд онцлог нь тэдний нүд нүүрэнд нь ямар нэгэн сэтгэлийн хөдлөл хувирал ёор харагдсангүй. Үгийн толгойд нэг нь хуруухан хүргэх шиг болоход тэрээр өөрийн мэдээлгүй норсчээ. Зэрэг нүдэнэн харавал үл мэддэг цэнхэр туяа татсан шилэн хавхлага мэт зүйлийн доор бич байлаа. Үүнийг басхад нэгэн робот тусалсан бөгөөд "Сайн байна уу? Та юу хүсэж байна?" гэж монгол хэлээр түүнээс асуужээ. Би гэртээ хармаар байна. Намайг явуулаач дээ гэж төвдөн хэлэхэд түүнд шүдний оо шиг савтай зүйл авчирч өгөөд "Өгдөөс маань зочнон хүндэтгэн дайлдаг байсныг бид мартаагүй байгаа" гэж дугарлаа. Амар хөө тэрний навж амруугаан болгоомжтой шахвал ямар нэгэн ус мэт хүйтэн зүйл аманд нь ормогцсон уусан алга болжээ. Амд үнэргүй тэр зүйлийг ууснаас хойш хараа сонсгол зэрэг бүх метр хүйний сайжран биеийн хөнгөрөн хүч чадал нэмэгдчих шиг болжээ. Энхүү тэд түүнийг анх уулзсан газарт нь авчирж орхиод агаарт уусах мэт чимээгүйхэн алга боллоо. Байхаж боломгдсон амраан хүү дахин бүгчм халуунд амьсгаад нь сууж ойр орчмон харвал кактус мэт өргөстэй саарал ургамал энд тэнд ганц хоёрхан үзэгдэхээс өөр ургамал гэж байхгүй торгон элс мэт нундаг саарал хөрстэй тийм газар байж байна. Өндөрлөг газар гарч эргэн тойрноо харвал амьд амьтны бараа өөр харагдахгүй. Хаашаа алхар нь мэлийсэн их усан далай цээлэлцжээ байхад нь айж сандарч эхэллээ. Тэгээд бэрдэн сандар нь дуудвал өнөөх нь алин хэзээний дэргэд нэрж ирсэн зогсож байжээ. За бэрд минь. Намайг бошуухан 2009 онд минь л аваачаад өг. Улаанбаатартаа очиж. Миний эцсийн хүсэл минь энэ болог гэж хэлмэгц амархуу анх бэрдтэй учирсан өнөөх байшингийн хаан болонд зогсож байлаа. Амархуу Улаанбаатарын хаан униартайхан агаараар цээж дүүр нэг сайн амьсгалж аваад өөрийнх нь цаг үед амьдрах л хамгийн сайхан юм байна гэж өөртөө хэлээд эртэн харихаар сурсан замаараа баяр тайгаар алхан ходлоо.